Эрийн шандас сорьсон цахар 8 хошуу. Тэнгэрт бүртгийгч үүлгүй цэлмэг. Харин ганц хоёр махчин шувуу эргэлдэнэ. Хөдөө хээр ширлүүлж хэвтээ залуу эр дөнгөж ухаан ормогцоо ийм зүйл олж харжээ. За ямар ч байсан амьд мэнд байна. Би 9 ирв давчихжээ. Хэрвзээ Түшээд хаан аймагтаа байсан бол хамгийн сүүлд Тойпо суглах тамалгаан дээр үүлээ үзэх байлаа. Харин энэ цахар 8 хошуунд 9 ирв манайхаас өөр дарааллаар явах юм. Одоо эндээс амьд гарчих бол нарны цацраг атгах нь бай шүү гэж цухасхан бодов. Хамаг биеийн цул хөндөр хүзүүнээсээ 90 лангийн гинжит дөнгө зүүлгээд байцаагдж байсан нь саяхан мэт. Тэгээд яалаа гэж залуу ир бодно. Ямар ч байсан нөхдөө барьж өгөөгүй. Ягд гэвэл би нандин хулгайч. Ямар ч үед ганцаараа хэрэгээ даадаг, чухал нууцаа хүндж үл задлах тийм нандин. Гэхдээ би ганцаараа ч хэрэгээ даагаагүй. Юу ч улайхгүй байхаар шийдсэн. Хорхойтсон баавгай шиг улайрсан омогтой, хорт могой шиг ужгирсан хилэнцтэй байсны минь ач гавья. 2 удаа 9 ирв давсан жанди өвгний сургамж. Энэ надад хэрэг болсон. Дараа нь юу болоод өнгөрөв? 9 ирв. Тийм ээ. Би 9 ирвэнд орох ёстой. Үүнийг үзэх ёстой эр хүний л нэг. Үүнийг үзээгүй бол би дархалагдсан сайн эр гэж хэлэгдэж явахын хэрэг байна уу? 9 ирв мэтийн шийтгэлийг өлхөн хүлээх 9,000 адуу туулсан хүндээ би. Тийм бөгөөс буян нүгэл хоёрыг хослуулж ирсэн би насныхаа танагтай дээр энэ 9 ирв гэжт бардам орох ёстой. Тахруудыг оруулахгүй байсан ч би өөрөө хүсээд алив тэр 9 ирвгээ надад тулгаад аль гэж гуйх зориг зүрх надад байх ёстой. Амьд ахгүй насандаа үүнд орж үзэхгүй бол үгсэн хойноо тамийн ертөнцид хөл тавьж мэднэ. Залуу ир ингэж бодно. Энэ нь харгас тамлалтыг тесч гарах элдв янзын аргын нэг. Зүгээр л шүд зугаад хэвтэх биш. Сэтгэл санааны төвлөрлийг төвшин сайхнаар барьж, тахруудыг тамлж байхад өөр зүйл рүү сэтгэл санаагаа урвуулж, баргийн тамлалтыг тэсээд гарах ухаан. Өмнө нь энэ эр сайн Ноёнхан аймгийн нэгэн хошуунд банздуулж байхдаа ойролцоо байгаа чулууг хараад хэвтчихдэг байж. Тэгээд энэ чулууг хагарвал би хэрэгээ хүлээнэ. Чулуу хагарахгүй бол хизээч хүлээхгүй гэд гүрийгээд хэвтчихнэ. Тиймээс хизээч хэрэгээ хүлээхгүй гэсэн үг. Ягд гэвэл чулуу аяндаа хагарна гэж үгүй. Энэ бол айдас болоод тамлалтыг тэсээд гарах сэтгэл зүйн дайралт байлаа. Залуу ир цааш бодно. Би 9 ирвгээ чиг хэрхэн давсан билээ? Эхлээд хулс шаах тамлалтанд орсон. Тахрууд хулсыг нэг нэгээр нь 10 хуруу руу маш удаан шааж зовоох гээд харна. Жаргалын удаан зовлонгийн түргэн дээргээд би хулснуудыг шүүрч аваад 10 хурууныхаа хумсны завсраар суулгаад шалан дээр ганц л зогсон. Хулсны үзүүрүүд
хурууны хоёр үеийн хаваар гараад ирмэгц. За, болов уу гэж тахруудад харуулад шүдээрээ суг татаад хайчихсан. Тахрууд инээлдэж байсан. Анхны тамлгаан дээр их омголон байна. Цаашаа юу болохыг чинь харнаа гэж тэд занж байлаа. Дараа нь усан дэвтэж наргасан банзаар хоёр гуйн дээр баахан тойвон дуулсан. Гуйны арьсмах эгээтэл тасраад унчгаагүй. Бас хурц ирмэгтэй хавтгай модон дээр хэвтүүлж, хоёр тахимд маань урт бөөрөнхий мод хавчуулж, хоёр үзүүр дээр нь хоёр хүн гიშгэж байгаа харагдсан. Мөн ч их өвдөж байсан. Гэхдээ хонгор азраханд оруулсныг бодвол гайгүй шүү. Хоёр хөлийг маань модон хайрцагт хүлж, нуруугаар бөхийлгөөд бүтэн өдөржин хэвтүүлсэн. Жаахан би султай байсан бол би өгчих байлаа. Маш удаан өвдсөн санагдана. Харин би өөр юм бодоод л хэвтчихсэн. Дараа нь шоргоолжны үүрэнд булгулсан биш, нэг хэсэгтэл тарих толгой мансуураад согтуурлын байдалтай болж ирсэн. Ай. Шоргоолжны хүчилж архинаас дутахгүй байдаг шүү. Ингэж согтуурч хэвтснийхээ шанд тэлвэрдэх тамлгаанд орсон юм байна. Халуун наранд дөрвөн мөчөө тэлүүлээд нэг хэсэг ухаан алдсан. Тэр үед юу бодогдож байлаа? Харин нутгийн халуун зунаас хахирчгэлээ өөрийн нутгийн өвөл дээр гэдэг үг л санаанд бууж ирээд байсан. Үүний дараа тахрууд багц хүж асаагаад гуйны махан дээр тавьсан. Хүчнүүд төөнсөөр байгаад гуйны махыг арьстан цуг төмбийлгөөд ирсэн. Тэгээд писхийтэл хагарахад час хийтэл өвдсөн. Энэ бол яах вэ? Сүрэн их боловч ганц удаа час хийтэл өвдөд л болчихсон тэр. Харин шээсний сүвээр адууны хялгас явуулж зовоох л хамгийн аймаар байлаа. Гол тасартал өвдсөн. Надтай хамт ингэж тамлуулж байсан үзэмчин хошууны нэг сайн ир тэсхийн аргагүй яолж байснаа хэрэгэ хүлээсэн. Энэ ир адууны хялгас төдийхөнд бууж өгсөн. Дараа нь намайг яалаа. Нарийнхан сураар хоёр гарын эрхий хуруунаас дүүжлээд хөл доор ивсэн 9 ширхэг тойпог нэг нэгээр нь сугалж авахч бас хүнд шийтгэл байсан шүү. Тэр үед би эртний сайн ир галзуу сэдийн тухай л бодож байлаа. Зостын чуулганы тамлгаанд орж өрөөс нь чихээ огтлуулж, өрөөс нь нүдээ сохлуулж байсан хүн дээ. Одоо яах вэ? Би ширлүүлчгээд хэвтчил байна. Халуун наранд цохиулаад ухаан алдах чинь бас зүгээр юм аа. Энэ хооронд юу болсныг би эс мэднэ. Ямар ч байсан миний толгой руу ус цацаж сэрээсэн байх юм. Амьд хүн аргатай шүү. 81 зоосоор төөнүүлсэн бол яана? Амьд гарах биш, үхэж дуусна. Үүний хажууд 9 ирв бол нохой 7. Хүүхдийн тоглоом юм. Нас гүйдсэн үхрийн нойтон ширэнд боолгуулж байснаа бүр түүрхэн санаж байна. Нойтон шир одоо дэрийтэл хатсан байхыг бодоход халуун наранд их л удаан ухаан алдчихтэй би. Юун сайн тэр хоёр махчин шувуу ирээд нүдийг маань тоншчихсангүй. Одоо бол та хоёр намайг тоншно гэж байхгүй шүү. Нойтон ширийг хатаж агшсны дараа хэрэгтнийг суллаж авдаг гэсэн биз? Хэрвээ ширийг хатхаас өмнө нүд анчихсан бол миний л хойх. Элэнцгийнх нь 9 ирв давах. Зориуд өхүүлэх гэж ингэж удаан тарчлаадаг байх нэ. Харин би ч 7 голтой амт юм аа.
Залуу эр иймэрхүү юм бодож хэвтлээ. Төдөлгүй хоёр тахар хурж ирээд "Халах юм уу нохой чи бос" гэж хашгирав. Даргангийн муу төрийн бөөснүүдтэй хамтраад манжийн агтнаас улаан цайм тасдан хөөснөө улаахгүй байсаар 9 ирв давчих юм аа. Яцтай муу нохой гэж нэг тахар нь хэлээд түүнийг хатаж дэрэлсэн үхрийн ширнээс суллав. Шалдан нүцгэн залуу эр босоод алхах гэтэл хоёр хөл нь говьж дайваад сөхөрч унаад болсонгүй. Тиймээс хоёр тахар түүнийг дамжлан жижигхэн модон амбарын сүүдэрт авчирч хаяв. Нэг тахар нь ам нээж "Дайчин бэйсийн дайр сүрэн гэвз. Цахар 8 хошуу чамд ивэлийн өглөө шүү. Зостын чуулганы 9 ирвэнд орсон бол чи үгсэн. Гэхэд нөгөөх нь "Хэрэг хийгээгүй гэдгээ махан биеэрээ нотолж чадсан ясны сайн ир байна чи. Хийсэн байлаач 9 ирвэг давчихлаа. Одоо чи цахар 8 хошуунд дархлагдсан" гэж хэлээд явж одов. Энэхэн үед дарь сүрэнгийн тархинд цаст цагаан ууланда цантаа нүгүй торой, цахар 8 хошуунд баригдаа нүгүй торой гэдэг дууны үг харан орж "Би ч заяагүй ирэн та. Торой бандийн баригдаагүй газар баригдаж байдаг" гэж өөрийгөө голов. Тэгснээ бас ч яах вэ? Баригдаагүй газар нь баригдаж үзээд 9 ирвэгэнд авчихлаа. Цахар 8 хошуунд дархлагдчихлаа шүү дээ гэж өөрийгөө зоригжуулав. Лэгдэн хааны үр сад цахар 8 хошуу надад ээлтэй юм аа гэж дарь сүрэн бодно. Миний юншээ бүү овгийн өвг дээдс маань манжийн эсрэг хөдөлж явсан цогт хүн тайж лэгдэн хаанд хүчин зүтгэж байсны бас нэгэн шижим нь хожимын намайг цахар 8 хошуунд ингэж дархлах нягууртай байжээ гэж бас тэр бодно. Манжийн эсрэг болсон лэгдэн хаан хөхнуурын зүг ухарч яваад хижиг өвчнөөр нас барж түүний хүү ээжэй хонгор алтан улсын цэрэгт бууж өгч хожим лэгдэнгийн жиж хөвгүн ясны тэмцэгч бүрний манжийн эсрэг бослог гаргаж дарагдсанаар цахрыг 8 хошуу болгож чин улсын засгийн газарт шууд захируулсан түүхтэй. Тэр цагаас хойш цахар 8 хошуу гэдэг хэлцэг гарчээ. Ер нь цахрын лэгдэн хааны мөхлийн эхлэл болоо хятадтай хийх адуу морины 8-ага бусадтай булаацалдсанаас үүдсэн байх бөгөөд хожим засагт хан Түшээд хааны хоорондын хямралын нэг шалтгаан нь хөх хотоор дамжуулж хятадтай 8 хийхэд хэн онц ирэх эдлэхв бие биеийн худалдаачдыг хэрхэн хамгаалах вэ гэдэгт оршиж байв. Энэ удаад Дайчин бэйсийн дарь сүрэн даригангаас Бээжин рүү хөврөх мянган азран үрээдийг тасдан хөөж мөн л адууны хэрэгээр цахар 8 хошуутай холбогдсон альва түүхэн сургамж ороомог маягаар давтагдж байдгийн нэгэн шижим гэлтэй. Дайчин бэйсийн хошуунд дархлагдж мөн цахар 8 хошуунд дархлагдж явсан дарь сүрэн ардын хувьсгал ялан мандсны дараа нэгэн хэргийн улмаас шин засгийн мөрдөнд нэг хэсэг суужээ. Сайн ир маань хожим энэ тухай надад бол манжин үеийн ярга шийтгэл хамаагүй дээр санагдсан. Харин шин засгийн мөрдөнгийн чийг ханхалсан өрөөнд боловсон маягаар олон хоног байцаагдана гэдэг бол жинхэнэ там байлаа гэж хүүрнэж суусан гэтэйг. Жиж Дайчин бэйсийн дарь сүрэн нь соёлын гавьяат зүтгэлтэн зураач П цэгмдийн өвг эцэг юм. Манжийн ноёрхол унах төгч байсан 1800-аад оны сүүл үед хөл нүцгэн хэмээх хоч авсан Дайчин бэйсийн хошуунд аимшигт өлсгөлн нүүрлэж шилийн эр дарь сүрэн өвөрлөгч хошууд болон бурайд тувааг тэмтрэн байж Дайчин бэйсийн хөл нүцгэн ард иргэдийг 3 удаа өлсгөлнгөөс аварч байсан багтам түүх байдгийм. Тэмдэглэсэн Балсан цэрэнгийн ойдов.
Уншсан Эрхэн баярын Бат орж.